Сэтгэл дандаан сүмбэрлэг хангаан сайхан удас. Сэрүүдсэн амьсгалтай талын цэнгэг нуурыг хөвөөлөж, галуутын гавцлын сайхныг бишэлсээр настан бурл эмээгийн ярьсан домог дуулсан дунд уярсан нар зүйн замтай уран бүтээлийн аяны зам өнөгтийн баг төрлөө. Хоон томонгийн хангайлс заасан бэндэрья тохон чинэнгисэнд найд сарвнаа өрүүлсэн тонгон залуус мөрөмөр баян хонгорайхны өрөлгөн дээр оршдог баян хонгораймгийн галуут сумын өнөгтийн 3 дугаарогийн өнөөдрийн төв дээр болж байгаа энэ цайлга өдөрлийн үйлчлэгэнд хүрэлцэн гэсэн та бүхэндээ аль хөдөлмөрийн өндөр амжилт авч байгаа нэрүүдийг энэ тормогийн хамгийн сайн сайхан нэг хүсэн өрөөж мэдчилж байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол намрын дунд сарын 17 Балжин ям дашнам давхцсан өдөр гэдэг шиг маш олон үйл явдал давхцаж байгаа ийм сайхан өдөр байгаа. Ингээд малчид иргэдийнхэн хандив тусламжийн оролцоо, мөн их хурлын гишүүн, зам сайд Батуулгын дэмжлэгээр багийнхаа засварыг 13 жилийн дараа их засвар хийгээд өнөөдөр энэ багийнхаа засварт бид эдийн цайлгаа хийж байна. Тэгвэл бас хамгийн гол нь өнөөдөр та бүгдийнхээ дэмжлэгтэйгээр та бүгдийнхээ хүч хөдөлмөрөөр өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж төрийн одон медалаар шагнагдсан хөдөлмөрийн хүндэт медаль ийм шагнал авсан цайлгаа та бүхэндээ хуваалцаж энэхүү тахилга хий гэж бодсон юм аа. Ингээд энэхүү цайлга урьдчилан хүлээж аваад энэ цайлганд бүрдсэн та бүхэндээ их баярлалаа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаа нэг юм гэдэгье. Сайхан үйл ажиллагаанд оролцож байгаа та бүхэндээ уртын сайхан дуугаар ая өрье.
Үнэгтийн багийнхан биднийг очиход үнэхээр аз жаргалын сайхан баяраар өгсөн юм. Энэ бол шинэ айлгэрийн мелалга гэсэн үг. Олон жил засвар хийж чадаагүй багийнхаа төвөг сайхан засаад жухамхүү тэр мелалга хийж байгаа. Монголчууд бид нар найр наадмынхаа цэнгүүнийхэн дуртын сайхан дуугаан дуудаж, морин хураан хөглөж, тэргүүрийн аз жаргалаа хураалж, хүчит өхөн барилдуулж, хурдан мөрдрөн хэм байсаргээд удамтай ардсан. Тэгвэл энэ даав хоёр барилдаж байгаа юм. Энийний утга учир сүйд тодорч магадгүй. Би нэгэн зүйлийг л энэ зүгээс санал болгочих. Энэ юу вэ гэвэл аавынхаа ширийг хатаах хүүгийн ширмэс гэж эндээ. Үнэхээр хамгийн сайхан учрал бүхэн та биднийг үнэгтийн багтаар тосон өгсөн юм аа. Энэ жил нутгийн зуншлага навчлаа сайхан байна шүү. Сайхан байна. Энэ жил ардчлалаас нь зөж ер нь одоогоо 4-5 жилийн өмнө бол их хандаа тийм байсан. гэдэг маа тарахгүй явдаггүй. Их зүгий байсан. Энэ жил бол энэ гол мөрөн олон үерлээ, гол төвлөлээ ер нь мал нэгэн татархаа нэг шивэд горч энэ жохортой. Шивэ хортой юу? Хортой юу тийм үү? Энэ малын юунд л сорон чигдааж яваад байдаг. Зөв. Малын өрөөчлөд ресторан харахалтай гэдэг. Хонь хоосолтой зүү шиг дураад юм байдаг. Тэгээ энэ хөдөлгөөлөөр юм бол тийм баг. Энэ яран яахгүй. Энэ жилдээ манай гарчлалаас нь хойш хатлан бордоогээгүй. Жил болгон ярьж л байдаг. Энэ жилийн төв ханаас гурван хэмээсэг барьдаг хүн байна. За, шимэс барьдаг хүн байна уу? Гурван хүн байлаа. За, би байлаа доо. Ядман дээр гэдэг хүн байлаа. За. Зөв. Тэрс басгаад онтог гэдэг даваасар гэдэг. Оо за. Литээ чав хөөхтүүд гарлаа байна. Заашгүй дээ. Тэгэл эдгээр чинь дороо сурах юм аа. Тэгэлгүй яваад чи хэрэгжилвээ судлал юм чинь тийм ээ. Тэгэл бид жишээмэтгэн аварччоо тамгад тосгол. Нутгийн хөгшинтэй хууч ярьж суухад бидэнтэй хамт явсан манай нэвтрүүлгийн аяны хөтөч засаг даргын жолооч Алтан гэрэл маань бүхэн барилдаа нэгийн даван давтсан байдаг байгаа да. Тэрийг хардаг байж л дээ. Өнөөдөр одоо танай багт үнэгтийн баг тийм ээ. Ер нь хэддүгээр баг гэж байгаа тийм. 3 тийм үнэгтийн 3 дугаар баг гэж ингэж нэрлэгддэг. Энэ багийн нутаг дэвсгэрээр багийн засаг дарга хатантай ядрахтаа уулзж байна. Та ер нь олон жил багийн засаг дарга ажлыг хийв үү? Таны яг унсан газар угаас ус гэвэл одоо Монгол нутгийнхаа аль хэсэгт нь байдаг вэ? Эндээс яриа гаргая. За би үнэхээр яг энэ нутаг усны унган хүүхэд байгаамаа. Галууцны 3 дугаар багт миний өвөг эцэг эмэг их бүгдээ л энд унжсан би өөрөө мөн абун тэмч учраас энэ нутагтаа ингээд ажиллаж амьдарч байна. Тэгээ одоо багийн засаг даргаар сэтгчилдээ ажиллаж байгаа. Тэгээд Туршлагатай дарга байна шүү дээ. сургууль төгсөж ирээл тэгэл орон нутагтаа ажиллаад төсвөрийн газар бараадад яваад болно. Гэхдээ бас ихтэй намайг тарьсан олон сайхан хөгчүүд байгаа юм. Тийм шүү дээ. Гэдэг орондоо ажиллаад ингээд явж байна. Юу ер нь ямар мэргэжлийн хүмүүст үндсэн гэж. За би 2000 он техник их сургууль төгссөн. За. Ширээ эдлийн арш ширэн эдлийн технологи инженерийн төгссөн. Оо зөв. Тэгээд бас 2005 онд Баянгар аймагт худалдаа холбооны дэд сургуулийг нягтлан бодогч мэргэжээр төгссөн. Мэргэжтэй техникийн тэгээд багийн засаг дарга ажиллаж тэгээд Тэгэл байх. Энэ чинь бас нэг тийм шүү дээ. Энэ чинь ард түмний итгэл шүү дээ, тийм ээ. Мэдээж тэр гар өргөж болдгоо, бий болъё гэдгөө тийм ард түмний сонгодог, ард түмний итгэлээ хүлээлгдэг юм болохоор зэрэг энэ сайхан нутаг усны үн зуны тэгээд одоо тэр өвөг дээдсээсэн удирсан энэ сайхан нутгийн зунганы итгэлийг хүлээнэ гэдэг нь нэгсний амьдрал татж байгаа юм да. Танай баг одоо яг гिचний өргөтэй хүчний хүн та. манайх хайцангуй гайгүй 160 өрхийн 500 Аймгаас итгэл. аймагаас одоо 100 юм яг багийн төв дээр ингээд доогоор шийдэж байгаа. Нэг ингэж ажиглаад байгаа юм. Зах зээлийн эдийн засгийн үед бол ямар нэгэн зах зээлийн гадагшаа гарц үгүй юм шиг санагдаад. Тийм үгүй яг нэг. Бас яг гайгүй яг манай баг зүгээр сумын төвтэйгөө ингээд үзэхэд бол одоо манай нөгөө 1-р баг, 2-р баг гэдэг аймгийн төв ингээд нэг
нэлээд сэлжиж шал юм гэдэг. Манай багийн хувьд бол ер нь аби дараа хажуугаар суусан. Тэгээд үед бас сум орнуудыг хэрэглэх хатаа болсон учраас бас гайгүй хүмүүс ерөнхийдөө сум нутагтаа ингээд багтаа төвлөрсөн гайгүй болоод байгаа. Хүн амын нас нөхөсний хувьд бол одоо хэдэн насны хүн дундаж байна. Ерөнхийдөө бол ер нь хэмжээний болцсондоо бас манай багийн хувьд ер нь залуучсан. Би жил болгоо хамтын баяр гэж хэлсэн баг гэдэг. Бүр ингээ яагаад тэгээд тэгэхгүй. Үнэхээр энэ хамтууд цөөхөө идэх юм байна. Энэ хамтуудаас бид суралцах юм маш их байна. Энэ хүмүүс маань тэр болгон залуучууд гадуур дотор яваад одоо ингээ баярлаж надаа явж яж байна. Тийм учраас би яг хамтын баяр гэж болсон юм чинь гэрэлтийн 10 сарын 1-нд тэгтэл тэр үед чинь нөгөө үдээгийн маань малчд ингээ холдоод явчихдаг. Тийм учраас би 7 сар 8 сард энэ баяраа баг гэдэг. Тэгээд энэ жил бол бүр 50 нас болсон. Залууч чинь штэ худалчсан. Гэтэ асуусан нөгөө 50-ээс гэхээр бүр цөөрсөн байгаа юм чи. Тэгээд ингээд энэ баяраа тэмдэглэдэг. Тэгэхээр ер нь залуу талдаа манайгүй амын дийлэг. Мал сүргийн бүтцийн хувьд бол за ерөөсөө л манай баг бол богийн баг. Дээр үесээ тийм байсан. Тэгээд хонь ямаа дийлэг цаалаг за адуу нилээд байгаа. Нийгэмчилжээд энэ баг баригад чинь нэг хэсэг эзгүүрсэн шүү дээ тийм ээ. За яг тийм болоод ингээд ерөөсөө баг юм балгас болсон байх үед нь одоо манай аймагт байгаа манай сумын иргэдийн хурлын төлөөлөгч манай энэ багийн дарга багта Ганбаяр гэдэг зэрэг засалт байсан юм байна маань. За тэгээд 97 оноос хойш бас одоо 10 гаруй жил 13 14 жил шахам байшин маань бас цагийн ясаар нэлээд муудаж илгэсэн байсан да. Одоо ингээд цаанууд нь бүгдээрээ яаж агаад харгарчихсан. Тэгээ шавар шохоо онорчихсан. Нэлээд хэцүү болсон байсан да. Бид нар ч одоо багийн төсөн мөнгө гэж байдаг болохоор зэрэг тэр болгон засвар хийгээд чаддаггүй. Тэгээд нэг сайхан их засвар хийгээд багийн төсөөлөг нь яг өөрөө ингээд төвдөрөө суугаад ажиллах тийм нэг боломжийг бүрдэх хэмжээнд засварлчихсан ингээд нэлээд их бодож авсан даа юм. Тэгээд нэлээд ач олон газар хандсан. Тэгээд энэ жил бол харин тэр хүсэл маань бас биелээд их хурлын гишүүн зам тээвэр барилга бот байгуулалтын яамны сайд батлах сайд маань бас бидэнд дэмжлэг үзүүлээд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ засварыг хийхэд за нутгийн маань зам болон бас энэ ажлын маань дэмжиж бид нар энэ байшин эхлээд бүр багийн иргэдийн хандвар баригдсан шүү дээ. Тэгээ би нөгөө эхлээд багийн иргэдийн хандвар баригдсан болохоор одоо бас иргэдээсээ хандвар тусламж нэх буйхгүй уг зэрэг засварч гэж бодоод байсан чинь хүмүүс маань бас сэтгэл гаргаад бид нар бас дэмжээ. Бүгдээрээ энийг дахиж ингэ сайхан болгоё гэд хүмүүс маань энд итгэвтэй хандаад ингээд олон түмнийхээ өгч оролцоод байгаа багийнхаа төвийг сайхан засварлаад тэгээ өнөөдөр энэ баяр түйл явдлаа ингээд нутгийн хаард иргэдэд тэмдэглэж байгаа юм. Тэгээ дээрээс нь бас манай нутгийн одоо манай энэ багийн унган хөө сумын начин Дэмбэрлгээд одоо бас өдгөө 50 гарчиж байгаа энэ хүн маань бас багийнхаа нутгийн энэ дэвжээн дээр барилдаад ингээд энэ сайхан өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцоод зодог тайлчаа гэдэг ийм шийдвэр гаргаад бас энэ өдөрлөгтөө ингээд давцаж байгаа байхгүй юу. Тэгээд ийм давхар баяр түйл явдал болоод бас дээрээс нь тэгээд бас өөрийнхөө энэ хөдөлмөрийг үнэлсэн энэ төрийн хайр гişгийг бас ингээд цайлаад нутгийн хаард иргэдтэй энэ сайхан баярт явдлаа бас хуваалцчаа гэх. Ингээд олон давхар үйл ажиллагаа давхцаад ингээд иргэд маань ч гэсэн сайхан оролцоод ийм сайхан баяр түйл явдал болж байгаа юм. Ер нь ягаад үнэгт гэсэн? Үнэгт гэдэг нь аа. Их үнэгтэй газар уу? Энэ хайрхан. Энэ урдлын хайрхан уу? Энэ гадар хайрхан. Энэ ганц хайрхан. Өвөлд хамгийн үнэтэй газрууд нь хаагур. Энэ баруун тийшин энэ ямпт хайрхан гэж байгаа юм. Нөөцөө. Бөмбөрдөгийн нутаг ингээд 3 сумын дунд хэлэлдэж байдаг. Манайх бахан нутгийн шоолгочихсон. Нэг юм ядрууд. Энэ хүн давсан тал байдрыг сумсан гэж байхад ижилсэн. Одоо ард түмний манай нутаг гэдэг. Нэг юм л гарч байгаа манай нутаг гинэ. Тий. Атаганда өсвөрл байдрыг мэдчихсэн одоо хэцүү л байна.
аль хэрэлдээл. Одоо бол үнэтэй газар их амин дөрөв болж байна шүү. Тийм ээ. Ерөөсөө нэг тийм удмаасаа нутгалаад нэг сайхан үнэтэй байдаг газрууд бол хүмүүст их сайхан дотно байх юм дөө. Баруун дэхийн одоо тэр ямптэй өр гэдэг л манай гол дуудаг нутаг байхгүй юу. Тэгээ хилметрийн тавгад нэг 60 орчим хилметр юм байж эндээс нүүхэд. Тэгээ одоо машин дэрийг илвэгсэн тэмээ гэдэг зургийг төөхөн тэгээд Тэмээс өөх юм. 5-3-аар нь сэжид ачаал илүүгэр нүгэл байх юм аа нэг хэдэн тэмээчиг манай багт байт юм аа. Эрхэм үзэгчдээ бид та бүхэндээ энэ бүхэн барилдааны нэгийн давааг эхний хоёр бүхийг дахин харуулах гэсэн юм. Энд энэ наадмын бас нэгэн утга учир ашиж байгаа юм. Сумын начин Дэмбэрэл 50 их витлэн 30 хэмжил бүхэн ногоон дэвжин дээр тэнгэр мөрлөн дэвж хүчтнүүтэй гар зөгтөө зөвхөн сумынхаа наадмын дэвжин дээр л барилдсан бүхсэн түүхийг бидэнд өгүүлж байсан юм. Өнөөдөр энэ бүх зодог тайлж байгаа юм. Тийм ээ. Дэмбэрэл начин зодог тайлах ёслон өөрийнхөө зодог шуудгийг хүүдэн өгсөн юм. Энд л маш их утга учир байлаа гэж бидэнд бодогдож байлаа. Дэмбэрэл начин хүүдэн зодог шуудгаа өгтөө аавынхан гаргаагүй хүчиг гаргаарай, хийгээгүй мөхийг хийгээрэй, аваагүй алдар цолыг хүртээрэй гэж хэлээд өгсөн. Тийм ээ. Энэ бол аавын хүчийг салгамжлах хүүгийн ширмэс. Мөн ч сайхан аз жаргалтай. Энэ бол үнэхтийн багийн нүд дүүрэн мишээж баясан алгадагч байгаа энэ хүүхдийн ирээдүйн шиг сайхан мишэл. Сайхан баяр. Aluhan te artumi